Гранд Тур 2025 аялал жуулчлалын улсын 23 дугаар Олимпиадын 5 дахь төрөл болох оюутны эрдэм шинжилгээний хурал болоод 1 тэрбум төгрөгийн тэтгэлгийн шалгаруултыг Отгон тэнгэр их сургууль дээр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал аялал жуулчлал мэргэжлийн хөтөлбөрөөр оюутан бэлтгэдэг сургуулиудын дунд зохион байгуулагдаж 12 илтгэл сүүлийн шатанд шалгарсан байна. Ер нь аливаа эрдэм шинжилгээний хурлын гол зорилго бол салбарт тулгамдаад байгаа аливаа асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлох санал зөвлөмж боловсруулах юм зорилготой байдаг. Тэгэхээр салбарын мэргэжилтнүүд маань энэ хүрээндээ оюутны судлаач ямар шинэлэг санал санаачлаг гарч ирэх вэ? Салбарын хүрээнд тулгараад байгаа асуудлуудыг ямар өнцгөөс нь харж шийдвэрлэх саналууд төвшүүлж байна гэдгийг анхааран авч цаашдаа ажилдаа тусах хаа гэж найдаж байна. За тэгээ Олимпиадад энэ жил бол нийтдээ 500 гаруй оюутан залуучууд оролцож байна. За тэгээ Олимпиадын энэ удаагийн намрын төрлүүд нь бол дэлхийн аялал жуулчлалын өдөрт одоо зориулагдчихна гэж боддог. 9 сарын 27-ны өдрийг бол дэлхийд даяараа дэлхийн аялал жуулчлалын өдөр гэж одоо тэмдэглэдэг. Тэгээ бид нар энэ Олимпиадын өрөө бол дэлхийн аялал жуулчлалын өдрийн өрөөгаараа энэ жил аялал жуулчлал ба доктортой шилжилт гэсэн одоо юм өрөөндөө одоо зохион байгуулагдаж байгаа. Би болохоор нийт тэрбум сэтгэл хөтөлбөрийн дагуу говь карамсрай гэдэг камп дээр 3 сарын дагуу одоо үйл ажиллагаа дадлгажаад тэдгийнд ирсэн байгаа. Амжилттай тусгаад ирсэн байгаа. За мөн манай уг хөтөлбөрийн яг ач холбогдол давуу тал гэх юм бол мэдээж оюутнууд одоо мэрэгчлэрээ ажиллаад туршлага олгох, за мөн ирээдүйн маш том одоо боломжуудыг одоо нээж өгдөг юм ач холбогдолтой байгаа. За мөн одоо Отгон тэнгэр их сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөр нь бүтэн 1 жил Япон улсад дадлага одоо сурангаа дадлага хийгээд онол практикийг хослуулж ингэж дадлага хийдэг байгаа. Энэ бол маш их таалагдсан. Мөн өдөр тэрбум тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 30 оюутны шалгаруултыг хийж 3 оюутанд гадаадад аялах 17 оюутанд ивент тэтгэгчдийн шагналыг гардуул өглөө.